Манай сууг сонсож байгаа танд энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдрийн маань сэдв болохгүй тухай. Бид дөнгөж хөлд орж байгаа хүүхэдтэй л болохгүй зүйлүүдийн талаар ойлгуулж эхэлдэг. Насанд хүрсэн хойноч үлдэж болохгүй олон зүйлийг ёс уламжлалаасаа мэддэг. Нэмж хуулиарч зохицуулсан би энэ бүхний талаар ярих нь илүү зэзээ. Тэгээд юуны талаар ярих юм бол гэж та бодож байна уу? Сүүлийн үед ихээр ижлэгдэж байгаа ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил ярьж бичээгүй бөгөөд бидний амьдралд маш ноцтой нөлөөлж буй тийм сэдвүүдийг хөндөж ярих болно. За тэгэхээр хамгийн эхний сэдв нь фоторын тухай. Энэ химийн элементийн талаар сүүлийн үед интернет орчинд ч бас гэж ярьж бичээд эхэлжээ. Хэдхэн жилийн өмнө бид фотор шүтэн сайн гэсэн сурчлаганд үнэмшин фотортой овоо хэрэгэлдэг. Хүүхдүүдийнхээ шүтэнд хүртэл фотор түрхүүлж байсан. Гэтэл энэ нь буруу байсныг гэнтхэн нэг өдөр олж мэдсэн. Мэдээжийн хэрэг телевизээс болон сонингоос олж мэдээгүй л дээ. Танилаасаа эсвэл фэйсбүүкээс мэдсэн үсттэй. Яагаад фоторыг олон нийтэд сайн хэмээн сурчилдаг вэ гэдгийг тайлбарлая. Яагаад гэвэл дэлхийн эдийн засгийг удирддаг мөнгөний эзэд ашигтай юм аа. Фотор гэдэг бодис нь маш бага хэмжээгээр хүний организмд шаардлагатай бөгөөд нэг ялангуяа шүтэнд сайн нь үнэн. Гэвч тун хэтэрхээрээ хүний сэтгүүд нөлөөлж ном хүлцэнгүй сэтгэн бодох чадвар мотой болгодог байна. Дэлхийн 2 дугаар дайны үед Германы фашистууд хорих лагерт олон хүн дээр төрөл бүрийн туршилт хийсний нэг нь фоторын туршилт байсан гэдэг. Хүний анатомид хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр боргоцоо булчирхайг хатангаршуулдаг юм байна. Энэ эрхтний үүргийн талаар та интернетээс олоод унших боломжтой тул энд үл дурдан цааш үргэлжлүүлье. Бидний фоторын хэтэрсэн хэрэглээний үр дүн ковидын үеэр илт ажиглагдлаа. Юу гэхээр вакцин тариулаагүй хүн халдвар тээгч гэж телевизээр ярьсан да. Үүнд ихэнх нь үнэмшигсэн байсан. Яхаараа бие мах боддоо өвчний вирус шахуулаагүй өвчлөөгүй эрүүл хүн халдвар тээгч болчихдог юм бэ. Хамгийн хялбар ойлгогдох энэ хөгтгөнийг л логикоор бодоод ойлгох чадваргүй хүмүүс олширчээ. Өөр нэгэн жишээ дүртээ. Саяхан танил эмэгтэй маань хоолны силикон хотгуурыг хэрэглэхэд эвтэйхэнгээд магтаж байна. Ховонцрыг халуун хүнсэнд хавтуулах эрүүл мэндэд муу гэхэд минь эрүүл мэндэд хоргүй гэсэн гэж эсэргүүцсэн. Үүний оронд модон хотгуур хэрэглэхийг зөвлөхөд минь тэр чинь нэн үржижигдэг хэрэггүй үед гэсэн гэв. Нэг талаасаа худалдааны сурчлаганд автсан, нөгөө талаасаа мөнгөний эзэдийн биднийг бүхий л талаар хорлох далд бодлогын золиос болсон тэрээр үүнийгээ ойлгох хүсэлгүй нь харамсалтай. Ойлгоё гэд бодох судлах аваас Японы эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг да. Ховонцор савнд байн халуун хоол идсэн хүмүүс хэдэн жилийн дараа хавдраар өвчлсөн байдаг гэд. Силикон бол бас л химийн аргаар гаргаж авсан ховонцрын нэг төрөл гэдгийг ч бас бодох зөхөөгүй. Худалдагчийн хэлсэн хэдэн үгэнд ямар ч шүүлтүргүйгээр итгэж хичээ. Зайлвал биднийг яг ийм л болгохыг мөнгөний эзэд хүсдэг бодлого стратегич олон жилийн өмнөөс хэрэгжүүлсээр ирсэн гэдгийг та эрх биш хаа нэгтээс хальтж болов сонсоо байлгүй дээ. Тэгэхээр одоо энэ тал дээр жаахан илүү анхаарал хандуулад эрүүл саруул ухаанаар логиктойгоор сэтгэх хэрэгтэй байна. Өөрийнхөө өргөжлөл болох өөр хүүхдийн төлөө мөнгөний эзэдийн биднээс нууц хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдэж ойлгож хамгаалах хэрэгтэй байна. Тийм. Нэгэнт фотортой оо гэд дурдсан болохоор шүдэ юугаар угаах талаар бяцхан зөвлөгөө өгье. Эхний арга нь фоторгүй оо олж шүдэ угаах. Хоёрдугаарх нь байгалийн гаралтай орц найрлага бүхий шүдний оог өөрөө хийж хэрэглэх. Нэлээд ажиллагаатай боловч найдвартай арга. Дараагийн арга нь хүнсний сод эсвэл хужраар угаах. 2-3 тусал ус төрөгчийн хит эсэл нэмсэн ч болно. Энэ арга нь хамгийн хялбар арга юм. Яагаад гэвэл фоторгүй хайж олон дэлгүүрээр хэсэж явах цаг заваа барахгүй олдохгүй бол стресст бас өртөхгүй. Дээр нь маш хямд содоор байнга шүдэ угаах муу гээд эсрэг сурчлага бас явж байгаа. Учир нь үйлдвэрийн оог хүмүүс авахаа болчихвол өнөөх л мөнгөний эздэд ашиггүй штэ. Социализмын үед мэдээллийн хүйтэн дайн болж байна гэж ярьдаг байсан. Одоо харин тэгж ярихаа байсан ч тэр мэдээллийн дайн нь харин жинхэнэ утгаараа интернетийн ачаар ямар ч хязгааргүйгээр явж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах мэдээлэлд мөнгөний эзэд маш өндөр хяналт тавьдаг. Тэдний дамжуулсан мэдээллийг ард түмэн ямар ч цензургүй хүлээн авч дагдаг байхыг тэд хүсдэг. Иймдээч тэд Европын зарим оронд ундны усанд фотор хийх гээд иргэдийн
эсэргүүцэлтэй тулгарч байсан. Мэдлэгтэй эрүүл сэтгэлгээтэй нийгмийн идэх сайтай иргэд өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалж байна. Улаанбаатарынхны усанд мөн фторыг Европын холбооныхноос 2-3 дахин их тунгаар хийсэн гэх албан бус мэдээллийг саяхан сонслоо. Магадгүй л юм. Нэгэн шүд гэдэг үг дурддагдсан болохоор сэдвээсээ хальт хазаагаад бас жаахан мэдээлэл өгье. Хэдэн жилийн өмнө шүдний металл ломб гарч ирсэн ба эмч нарч их санал болгодог болжээ. Гэтэл энэ ломбны найрлагад мөнгө бас орсон байдаг юм байна. Үүнийгээ мэдээж нөгөө нөхдүүд нуун шүү дээ. Эмч нарт баахан магтаал өгчихнө. Эмч нарч өөрсдөд нь ашиглагад хэлбэр байвал зааврыг нь ёсчлон биелүүлнэ. Сурталчилна. Аргагүй шүү дээ. Эмчилгээнээсээ ашиг олох юм чинь. Гэтэл мөнгө ус гэдэг бодис маань хамгийн өндөр хоруу чанартай химийн элементүүдийн нэг гэдгийг хэлэхэд илүү зүзээ. Өнөөдрийн яриа маш товчхон доо. Шүдээ фтортой агаар угааж болохгүй. Шүдэндээ фтор түрхүүлж болохгүй. Бас металл ломб хийлгэж болохгүй. Сэдв маань цуврал хэлбэрээр үргэлжилж байгаа шүү. Манай мэдээлэл таалагдсан бол лайк болон subscribe хийх мартва. Манай сувгтай хамт байсан танд гялалаа.